Шинэ бичлэгтэй тавтай морил манай сувгийг дэмжиж subscribe дарсан нийт үзэгчтэй бүгдэнд нь баярлалаа. Бүгдээрээ одоогийн байдлаар нийт 1218 мулаа болсон байна. Тийм учраас энэ удаагийн дугаараар тусгай бичлэг хийхээр боллоо. За энэ удаагийн сэдв маань Хито Башира гэдэг сэдв байгаа. Магадгүй мэддэг хүн байж магадгүй, сонсч ирсэн ч хүн байж магадгүй. Энэ дугаараар үүний талаар ярилцах болно. За Хито Башира гэдэг нь яг монгол хэлээр орчуулах юм бол хүн багна гэж орчуулагдахаар байгаа. Нэг өсөнд хүнээр дахил өргөнө гэсэн үг. Энэ зан үйл нь маш эртний уламжлал байсан бөгөөд хамгийн эртний Хито Башира нийтийн тооллын 323 он буюу Нинтоку гэх эзэн хааны үед бүртгэгдсэн байдаг. За уг зан үйл нь элдв байгалийн гамшигаас барилга байгууламжийг хамгаалах зорилгоор хүнийг амьдаар нь барилгын суурь хэсэгт болж дахил өргөх замаар явагддаг. Бурхан хүнийг хамгаалж хүнд хорогддог. Харин хүний сүнсийг байшин шингээх хорогдуулах юм бол бурхан биш ч бурхантай ойр зүйл болон барилгыг хамгаалах болно гэсэн мухар сүсгээс гаралтай. Тухайн үед хүч хэрэглэн дахил өргөхөөс илүү тухайн хүн сайн дураараа дахил болох нь илүү байсан. Хито Башира гэдэг зан үйл байсан гэдгийг яг батлах баримт байхгүй. Зүгээр амд амьдсан Яремит байсан ч Сорокюёжи гэх сүмийн суурьас хүний яс олдсноор уг зан үйл үнэхээр байсан гэдгийг баталж өгсөн. Уг сүм Нигата мужид байдаг ба эртдэл газрын гулгалтанд өртөж хэд хэдэн удаа нуурж байсан ба уугуул иргэдийн санаа зовж ярьж байгааг нэгэн бадарчин сонсож сайн дураараа дахил болохыг хүссэн. Уг хүний ясны үлдэгдлийг Шовогийн 12 дугаар жил буюу 1937 онд Тарин талбай дээр ажиллаж байсан хүн олсон ба тэр даруй Нигата их сургууль шалгалт гэж үзэхэд Камакурагийн үед амьдарч байсан 40 орчим насны эрэгтэй хүн байгааг мэдсэн нь хүнээр дахил өргөсөн цаг тодорхойлолтоо яг давхцаж байсан. Үүнээс өмнө 1925 онд Эдод цайзын суурьаас нийт 25 хүний яс олдож байсан ба тухайн үед Хито Башира байсан эсэхийг баталж чадав. Хүнээр дахил өргөх нь сайнаасаа илүү сар үр дагавар үзүүлж ирсэн ба амьдараа булуулан нас барсан хүмүүсийн сүнс тухайн газар хорогдож хүмүүсийг айлгах бүр амьд нь хүрэх тохиолдлууд гарсаар ирж. За ингээд Японы хэд хэдэн алдартай Хито Баширатай барилгуудын талаар хүргье. Хамгийн ихэнд Мацуэ цайз. Мацуэ цайз нь Шимано муж Тономачи гэх хотод байдаг бөгөөд 1611 онд баригдаж дууссан. Хорио Йошихару ноёны тушаалаар баригдсан бөгөөд уг хүн нь өөр нэгэн нэрээрээ Чөтгөр Моске гэж дуудагдах нь бий. Энэ нэрээ дайн тулааны үед маш төрөмгүй өршөөлгөд тулалддаг байсан учраас авсан байт юм байна. Уг хүн нь анх Одо Нобунагагийн харьяанд тулалдаж байгаад түүнийг наст барсны дараа Тоётоми Хидеёшид дагаар орж Нобунагаг алсан гэх Акимичи Мицухидигээс өшөөгөө авахаар Ямазакигийн тулаанд оролцож ялал байгуулсан. Үүний дараа Хидеёшиг нас барсны дараа Токугава Ieyasu дагаар орж Секигахарагийн тулаанд түүний хүү Хорио Тадаужи оролцож ялснаар тэдний овог 250 мянган коку газар бэлгэнд авдаг. Тэгэхээр коку гэдэг нь болохоор Японы эртний газрын хэмжүүр. Тэгээ энэ нь юутай холбоотой вэ гэхлээр будаатай холбоотой. Яг тэгвэл тухайн үед будаа бол баг мөнгө байсан учраас газрыг хүртэл яг будаа хэмждэг хэмжээсээрээ хэмтсэн байт юм байлээ. За тэгээд нэг коку газраас нийтдээ 150 кг будаа авдаг гэхлээр 250 мянгаыг 150 дүржүүлэхээр нийт хэдэн килограмм будаа тухайн газараас авч болох нь гараад ирнэ. За уг газрыг авснаас хойш Хорио Йошихарууд шин цайз барих санаа төрдөг. Гэвч тэр санаа нь түүний ур удмыг хараал дунгах байсныг даанч сансангүй. Цайзыг барих явцад суурийн хэсгийн чулуу тогтц муутай хэд хэд удаа нурж барилгын ажил зогсон байдалд орсон. Харин барилга дээр ажиллаж байсан хүн Йошихарууд хүнээр дахил өргөвөл цайз маань баригдаж дуусна гэж хэлснээр хүнээр дахил өргөхөөр болж Бон одори буюу үхэгсдийн баярын бүжиг хийж тэнд хамгийн царайц ус сайтай хамгийн сайн бүжиглэж байсан охиноор дахил өргөё гэж шийддэг. Харин юу ч мдэггүй ардууд баярлан бүжиглэж байхад Йошихару залуу охтыг нүд салгалгүй ажиж байлаа. Сансан хэрэг бүтэж хөр хэнийг охин сонгогдож тэр даруйда амьдаараа цайзын суурьнд болуулдаг. Уг охины нэр нь ч түүхэнд үлдээгүй байдаг.
Яшихаруу цайз баригдаж дуусны дараах нас барж түүний ачуу Тадахаа руу өв залгамжлан авсан ч үл мэдэгдэх шалтгаанаар бас л нас бардаг. 20 овгийн удам ингэж тасардаг. Харин Яшихаруугийн хүүнд цайз баригдаж дуусгаас ч өмнө хортой моогод хатгуулж нас барсан байт юм байна. Эзэнгүй болсон цайзыг Кёгоку Тадатака авдагч 3 жилийн дараа үл мэдэгдэх шалтгаанаар бас л нас бардаг. Цайзын дараагийн эзэн бол Мацудаира Наумаса. Энэ хүн ам хоорой байдаггүй учраас түүнийг тосон амт гэж илэглэж дууддаг байсан юм байлээ. Цайзад сурсны дараахан цайзын дээд давхарт эмэгтэй хүний сүнс үзэгдэх болж Наумасач түүнд ихэд санаа зовж эхэлсэн. Тэгээд Наумаса эмэгтэй сүнсээс яг хэн болох, юу хүсэж байгааг нь асуухаар болж орой болохыг ганцаараа хүлээхэд яг л бодсноор нь шүн дунд эмэгтэй сүнс гарч ирлээ. Наумаса чи хин гэгч вэ гэж асуухад нь эмэгтэй сүнс би энэ цайзын эзэн нь байна гэж хариулдаг. Үүнийг сонсон Наумаса би энэ цайзын жинхэнэ эзэн. Чи эндээс явж болох уу гэж асуудаг. Харин оронд нь нэг зүйл өхөр болдог нь Коноширо гэх загас байдаг. Японоор энэ цайз гэхийг Коноширо гэж бас хэлдэг. Сүнс андуурч загасны эзэн гэж хэлсэн болоод дахиж харагдгаа болсон гэдгээ. Гэсэн идэж цайзын урд бом бүжиг залуу эмэгтэйчүүд бүжиглэх үе цайз тэр аяараа чичирдэг гэсэн домог байдаг. За дараагийнх нь Ёшида Когияма цайз. Цайз нь Хирошима мужи Ёшида хотод байсан ба Сенгокугийн ноён Мори Мотонари эзэн байсан. Мори Мотонариг 12 настай байсан үед түүнийг Ицукушима сүмээр алхаж байхад нэгэн жаахан охин уйлж байхдаа таардаг. Охиноос юу болсныг асуувал сүмд ирэхээр хамт аялаж байсан ээж нь энэ газар баригдаж байгаа цайзын Хитобаширо болохоор сонгогдож баригдаад явсан гэх юм тэр. Мотонари хөөрхий охиныг өрөвдөж Когияма цайзад дагуулan ирдэг. Үүнээс хойш 15 жил өнгөрч Мотонари цайзын эзэн болоход суур багаар нурж эхэлдэг. Яачиж барьсан нураад байсан учраас Хитобаширо босохоор болдог. Барилга дээр ажиллаж байсан хүн аль хэдийн хэнийг сонгосноо хэлэхэд сонгогдсон хүн нь өнөөх 15 жилийн өмнө дагуулж ирсэн охин болж таардаг. Ээж охин хоёрыг хоёулангийн Хитобаширо болох санаа нь Мотонарид үнэхээр таалагдав. Харин энийг мэдсэн охин Мотонарид хандан би 15 жил сайхан амьдарч чадсан тул ачигт нь хариулт сайн дураараа золиос болохоо хэлдэг. Мотонари харин хөөрхий эмэгтэйг золиос болохыг хатуу хориглож том чулуун дээр Хякуман ишшин гэж бичээд түүнийг оронд нь болохыг тушаадаг. Энэ үгийг босоогоор нь бичээд харвал нэг өдөр, нэг хүч, нэг зүрх болж харагддаг. Энэ нь өдөр бүрийг адил хүч бүрийг нэг, зүрх бүрийг хамт болгож чадвал юуж босгож чадна гэх утгатай ажээ. 3 дахь нь Мандано Цуцуми. Ниндоку хааны үед баригдсан Йодо голын далан. Энэ гол нь байнга үерэлдэг байсан ба яаж далан барьж хашивч 2 газар л байнга эвдэрч байлаа. Нэгэн өдөр хаан Куакоби болон Манда Мурашикогийн 2 хүнээр дахил өрөвөл амжилттай баригдаж ахиж нурахгүй гих бурхны гэмээр хоолой сонсогддог. Хаан тэр 2 хүнийг хайн олоход Куакоби уйлан байж амдаараа буулуулж дахил болдогч Мурашико 2 Хиотангийн ургамал авчирч энэ 2 гол живбэл би үнэхээр бурхан ингэж хүссэнд итгэж дахил болъё. Хэрв живлэгийг хөөж живлдвэл бурхан хүссэн зүйл биш бөгөөд би дахил болохгүй гэж хэлж. Тэгээ нөгөө 2 Хиотанг нь гол тавихад нэг их давлгаа үүссэн ч өнөөх 2 ургамал нь живлгүй цааш урсан явж. Ингээд Мурашико гэдэг хүн Хитобаширо болгоё үлдэж 70 амжилттай баригдаж дуусжээ. 4-дүгээрт Хижи цайз. Оита муж Шижимачид байсан цайз. Тоётоми Хидоёшигийн хатны үеэл Мокушта Нобутоши өөрийн хатан мах
Хосокава Тадоокигийн тусламжтайгаар барьсан цайз. 1960 онд цайзын баруун урд хэсгийн суурьд эвдрэл гарч засвар хийж байхад суурийн хэсгээс модон авс олддог. Авсыг онгойлгож үзэхэд хүний яс болон дуулаг гарч ирсэн. Сайн судлаад үзэхэд уг хүн нь хөгшөрч хөтөлсөн самурай байж. 1601-с 1602 оны хооронд цайз баригдаж байх үед Хитобашира болсон байж магадгүй гэж үзжээ. Цайз баригдаж байхад баруун урд хэсгийн суурь нураад байсан ба уг хэсэг нь зүүн хойд хэсгийн Уракимонтой зүг чигийн хувь таарч байсан. Уракимон нь муу зүг гэж итгэгдэж байсан учраас хөгшин дайчин сайн дураараа Хитобашира болсон байж магадгүй гэдэг. Хамгийн сүүлийнх нь Жомон түнэл. 1912 онд Жомон түнэлийг барьж байхад 100 гаруй хүн нас барсан бүх хүнийг Хитобашира болгон түнэлийн хананд болсон гэх яриа байдаг. Уг түнэл нь Хоккайдо мужи Ингара хот болон Китами хотын дунд байх Цүнэмон хавцлыг дайран гардаг түнэл. Энэ түнэлийн барилгын явц маш хүнд хэцүү байсан ба энэ хүнд хүчээр байдал ажилчид маш ихээр өгч байж. 1968 онд болсон газар хөдлөлтөөр түнэлийн хананд нууралт үүсэж, үүнийг 1970 онд цэргийн засаж эхлэхэд хүний юмэр яс олдож, улмаар хананд ухалт хийж үзэхэд 10 хүний яс олдож, бүр гадны нөлөөтэйгээр нас барсан хүний ясч олсон байдаг байна. За ингээ имжлэг манд дуусч байна. Хүнээр дахил өргөж баригдсан ордон, гүүрнүүд маш олноороо байдаг. Гэхдээ тэдний нэгэн хэсгийг нь жишээ болгон үргэлээ. Хэрвээ цааш үргэлжлүүлэн яг энэ сэдвээр бичлэг хийлгэхийг хүсвэл доор комментэн доор бичээрэй.